таны санаачилсан ардчилсан намын өргөн барьсан одоо төрийн бол багч хэлвэ. Улсын хурлд орж ирээд худал мэдээлэл өгөх нэг, хоёрдугаарт улсын хурлын дарга нэг намын шууд хүн байх. Дээрээс нь Монгол Улсын ерөнхий сайд төрийн 3 өндөрлөг гэдгээрээ тэнд байрлах гэдэг. Энэ бол хүмүүсүүдийн одоогийн парламент дээр дайлангуй мэтгэлцээний энэ зарчмыг гаргаж ирж байгаа улсын хурлын асуулгын цаг. Тийм хүмүүс их ам сайтай байлаа. Тэгээ яг энэ л таах гэдэг. Энэ яг ер нь бол олон сүүлийн 300 жилийн хүн төрөлхтний онцлог юм. Тэгээ аль нэг улсад зөвхөн ингээд Англи юм уу Германд л таарах, бус улс таарахгүй гэдэг тийм үнцээр харахаас илүүтэйгээр нөгөө арчил байгаа, хүнийх байгаа, иргэн гэдэг энэ орчин үеийн хүний бидасын статусын тухай ойлголт бий болж байгаа. Энэ улс болгонд засаглалын ийм хэлбэр илүү үр дүнтэй байна гэдгээр бол явж байгаа байхгүй юу. Тэгээд манайх одоо би түрүү хэлсэн парламентч байхын тулд ядаж ихний алхам. Оюун санааны өөрчлөлтөөс гадна зохион байгуулалт хэлбэр төрсийн өөрчлөлт гэсэн хэрэгтэй байна. Нөгөө эрх мэдлийн хуваарлдаг үндсэн үйлчлэгийг байгуулах бүх улс орнд. Тэр нь хаан засаглалтай байна уу, парламентын засаглалтай байна уу, ерөнхийлөгчийн засаглалтай байна уу ялгаагүй. Тэр бүх улс оронд засаглалын хэлбэрээс өөр шалтгаалаад үндсэн үлийн байгуулалттай эрх мэдэл хуваарлдаг бол парламентын ордон буюу парламент тусдаа байх тухай шүү. Ерөнхийлөгч нь парламенттай цуг байх тухай биш. Эзэн хаан парламенттай цуг байх тухай биш. Засгийн газар нь парламенттай цуг байх тухай биш. Парламент өөрөө нөгөө иргэдийг төлөөлж байгаа нийтийн танхим чинь гүйцэтгэх эрх мэдлээс ангид бидаасан байдлаар үйл ажиллагаа явуулахын тулд тусдаа байшинтай байх хэрэгтэй. Тэр парламентын одоо ордон гэж бас дахиад ордон гэдэг үг хэр зохимжтой шиг мэдхгүй байна. Тий. Ягаад бол энэ өөрөө нөгөө эцдийн байшин сааны тухай яриа. Гэтэл бүгд найрамдах төрчин өөрөө эцэд биш. Тэгээ иргэд нь өөрсдөө эзэн байх тухай философитой баггүй. Тэгэхээр одоо гой сонсогдож байгаа ордон гэдэг нь гэхдээ бодит байдал дээр зөвхөн парламентын байшин гэх юм уу? Өргөө гэх юм уу? Юу гэх юм мэдэхгүй. Нэг Монгол утга санаа нь илэрхийлж байгаа философитой зөрчилдөхгүй гоё үгээр илэрхийлэх хэрэгтэй байна. Яг энэ бидаасан байшинтай байх тухай яриад гарч байгаа юм байхээр аль ч улсын парламентын байшин дотор эзэн нь ард ирээд байдаг. Тэнд хинч өөрхөн өмсдөг зөвөр энгийн амьдралын хэм маягтай орж ирэхэд энэ байшин руу чамайг оруулахгүй гэж хэлж хориг тавих хинч байх ёсгүй гэж байна.